Сайн бацхан үзэгчтэй. Компьютер хичээлээ минь ээлж дугаар эхэлж байна. За энэ удаагийн хичээлээр бид интернетийн хэвлэлийг авч үзэх болно. За интернет гэдэг бол өөрөө бол маш өргөн хэвлэлтэй болсон ийм зүйл байгаа даа. Хүн болгон интернет гэдэг бол мэддэг. Гэхдээ хэвлэл нь бол хаана байдгийг тэр болгон сайн мэдэхгүй байж болно. За хамгийн үндсэн хэвлэл бол ерөөсөө бид интернетийг ашиглан мэдээлэл хайдаг байгаа даа. За дэлхийн хэмжээний асар том мэдээллийн сангаас бид хүссэн мэдээлэл хайж болоход бид интернетийг ашигладаг. За хоёр дахь гол хэвлэл болохоор имэйл буюу электрон шуудангийн үйлчилгээ байгаа. За электрон шуудангаар дамжуулан бид хоорондоо байнгын захидал солилцож байна. За үүгээр бид нар бол бас албан газрууд өөрсдөө ажил үргийг явуулж байна тийм ээ. За гурав дахь гол хэвлэл болохоор файлын солилцооны үйлчилгээ байгаа. Тэгэхээр хүн нэг нэгэндээ том хэмжээний файл дамжуулахтай заавал флаш диск юм тийм өгөх боломжгүй байх юм бол интернетээр дамжуулан өгч болно. Өөрөлдвөл газар ордны хувьд хаалцлагдсан байсан ч гэсэн бид нар файл солилцохын болцоогоор хангагдж байгаамаа. За ингээ интернетийг бид ашиглахдаа браузер гэдэг нэлэгдэх тусгай програмуудыг ашигладаг. За энд одоо миний ард бол Internet Explorer гэсэн браузер нэгдсэн байж байна. За энэ Windows XP үйлдвэрлэлийн системийг сооход бүгдээрээ энэ браузер суудаг байгаа даа. Түүнээс гадна Firefox, Mozilla Firefox, Safari, Opera гэх мэт ийм браузер програмууд байдаг. За тэдгээр бол бас хүмүүс өргөн ашигладаг юм байна. За аль браузер програмыг ашигласан байсан түүн дээр хаягийн мөр гэсэн юм мөр байх хэвээр. За энэ хаягийн мөрөндөө бид хаягаа бичгээд өөрийнхөө хүссэн веб хуудас орох хэвээр. За энэ удаад бид www.cig.org.mn гэсэн хаягаар орж Монголынхаа мэдээллийг үзэхээр ийм хуудсад дуудаж байна. За браузер програм дээр бол яг тухайн веб хуудас тийм ээ. Бид нар байх хэвээр тийм веб хуудасны хаягийг хийж өгөх хэвээр. Мэдээж дуртай хаягийг бичээд тэр веб хуудасд байхгүй байж болно. Яг мэдээ хаягаа бичих хэвээр гэсэн үг тийм ээ. За олон цагийн маань хүн болгон мэддэг болсон монголчууд бүгд орж үздэг ийм мэдээллийн сайт байх нь. За энэ олон сайтын нэг онцлог нь болохоор Монгол болж байгаа үйл явдлынхаа тийм ээ дэлхийд ихэнд болж байгаа үйл явдлынхаа энэ шинэ мэдээллийг бол 30 минутанд шинжилж тавьдаг ийм том мэдээллийн портал сайт байна. За олон сайт маань өөртөө бол ийм нүүр хуудас мэдээ, дүрстэй мэдээ, дуу хөгжим, кино, клип за ингээд танилцуулах юм тийм ээ маш олон ийм бүлгүүдтэй. За энэ бүлгүүдээс нь орж чад хүмүүс хүссэн бүлгээсээ өөрийнхөө хүссэн мэдээллийг олж болно. За нүүр хуудсан дээр нь бол байнга шинжлэж шашиж шинэ мэдээлэлүүд бол хамгийн эхэлж тавигддаг байгаа даа. За аль нэг мэдээллийг хүн үзэхийн тулд тухайн мэдээнийхээ дээр хулгайныхаа заагчийг байрлуулад нэг ийм линк авах тийм ээ. Хулгайны сан бол өөрөө хуурж байгаа гарны дүрс. Заасан гарны дүрс болж хуурж ин тийм ээ. Доллар хураагаар заасан ийм гарны дүрс болж байна. За үүн дээр бид нэр хулгайныхаа төвчийг нэг дарснаар маус нэг дарснаар тухайн хуудсыг дэлгүүр дуудчих. За одоо энэ бид нэр саяын веб хуудсыг бол дуудаж үзэж нэг мэдээг тийм ээ. За мэдээ бол өөртөө бол дүрстэй ийм текстийн мэдээлэл бүх ийм мэдээлэл байж болно. За мэдээллийнхээ өөрөө тухайн мэдээллийг хэр зэрэг ямар нэг жилийн мэдээлэл агуулж байгаа самаар тийм олон мөртэй ч юм уу цөөхөн мөртэй ч юм уу тийм ямар ч жилээ шүү дээ. За ямар ч бид нар ингээ веб хуудсан дээрээс өөрийнхөө хүссэн мэдээллүүдийг олж үзэж болно. За веб хуудсад өөртөө бол бас ийм гоё рекламны хуудсад байдаг тийм ээ. Рекламны хуудсуудыг бид ашиглан вебн дээрээс тухайн нэг бараа бүтээгдэхүүн ч юм уу тухайн нэг рекламж байгаа зүйлийнхээ мэдээллийг бас цааш нь сонгож авч үзэх юм болцоо болдог. За олон сайтын маань бас нэг даваа тал нь энд цагаарын мэдээг бидэрт байнга үзүүлж идэм байгаа. Тэгэхээр энд ихэд Улаанбаатар хотын байдлаар тийм ээ 9 сарын 4, 5, 6 гэмт 3 өдрийн цагаарын мэдээг бол өдөр шин өдөр болон шин тэгээд юуны байдалтай үзүүлсэн байж байна. За дараад нь бол бид нар бас интернетээр ашиглан төрөл бүрийн ханшийн мэдээлэл авч болдог. За энд бол валютын ханшийн мэдээлэл бол Монгол банк, Голомт банк 8 шархсан валютын захын байдлаар харагдаж байна. За дэлгэрэнгүй мэдээлэл үзээгэл бидний дэлгэрэнгүй гэсэн линкэнд дээрх юм бол бүх валютуудынхаа мэдээллийг бол бас дэлгэрэнгүй байдлаар авч үзэж болно. За нэгд интернетээр орсон байгаа юм бол бас өөр олон төрлийн үйлчлэг авч болно. За би энэ дээр өөртөө байгаа мөнгийг аль нэг улсын валютаар хөрвүүлж түүнийхээ үр дүнг тооцоолж болдог. За жишээл бид $450 Монгол төгрөгөөр хэвтэ төгрөг болохыг шууд энд нь бол тооцоолох яг одоогийн ханшаар нь тооцоолж авах юм болцоо байна. За бидний тооцоолох үр дүнг үзэх тавчид дарснаар бид нар энэ дээр үр дүнг гаргаж ирэх болцоод болж байна. За ингээд бид нарт санхүүгийн мэдээлэл цанх нэгдсэн байж байна. За энэ цанханд дээр бол биднэрт яг одоогийн бидний хийсэн дээр $450 тийм ээ. За бид нар бол заавал доллар биш өөр улсын валютаас Монгол төгрөгийг шилжүүлж байна шүү дээ. Тэрийн сэлжүүд нь тийм. Тэгэхээр бидний 638,290 төгрөг болж байна гэсэн байдалтаар үр дүн маань гарч иж байна.
За иймэрхүү байдлаар бид нар интернетийг ашиглан өөрийнхөө хүссэн мэдээллийг бол олж болно. За тэр үедээ бид нар энэ дээр бол төрөл бүрийн нэгжүүдийн орон тогтлоос ингээд хуваалт хийх бол өөртөө байгаа одоо интернет байгаа тохиолдолд бид нар тэрийг болцоотой болд юм байна. Хэрвээ хүнд ямар нэгэн одоо юм хоол нэж аваад ингээд гоё хоол эсвэл гоё пирог хийсэн чинь түүн дээр градусыг тийм ээ одоо Цельсийн градусаар биш Фаренгейтээр тэмдэглэсэн байж болно. За Фаренгейт гэж нэрлэгддэг ийм температур юу бол байдаг. Нэгж байдаг. Гэтэл түүнийг одоо яг Цельсийн градусаар бид нар бол хувирах шаардлагатай болдог шүү дээ. Яг л бидний хэрэглэж байгаа тоног төхөөрөмжөнд бүгдээрээ яг Цельсийн градусаар хэмжигдсэн байдаг. За ингээд ийм мэдээлэлүүд бид нар ханаа Google гэсэн нэртэй ийм хайлтын системээр орж байгаа. За Google гэдэг бол ерөөсөө дэлхийн хэмжээний том хайлтын систем байгаа даа. Гол давуу тал нь болохоор тэр нь монгол хэл дээр бичигдсэн одоо ийм интерфейстэй. За бид нар монгол хэл дээр бол мэдээлэл оруулж хайж болдог. За эхлээд хэдүүлээ Google дээр бол монгол мэдээлэл хайж үзүүлье. Тэгээд түүний дараа түрүүчийн ярьсан чирэг орё. За ингээд бид нар яг монгол хэл дээр ямар нэгэн мэдээлэл хайх гэж байгаа учраас бидний компьютерт монгол хэлний одоо гарны драйверын доор суусан байх хэвээр англи монголыг солих болцоотой байна гэсэн үг тийм ээ. За ингээд бид нар энэ дээр яг кэл хэсгээр хайлт явуулж байна. За Google-ийг бид тэр байсан тийм ээ. Хамгийн гол нь бол яг бидний одоо их хэлэн дээр бичигдсэн мэдээллүүдийг хайж олж өгч чаддаг ийм хайлтын систем байгаа. Тэр үтэл яг бүр дэлхийн техникийн одоо хайлтын системээр орж чадна шүү дээ энэ бол. За бид нар сая энэ боловсрол гэдэг монголоор бичсэн кэл хэсгээр тэгэхээр боловсрол гэсэн одоо хайлтын үр дүн бол бидэд гарч иж байна. За маш олон хуудас гарч ирэх мэдээжэр ерөөсөө боловсрол гэсэн энэ үгийг өөртөө агуулсан тий өөрийнхөө гарчгийн дагуулсан маш олон веб хуудасууд энэ төр гарч иж байгаа. За эндээс бид нар өөрсдөө боловсролтой холбоотой ямар мэдээллийг үзэх хүссэн байна те. Тэр мэдээллийг бид нар энэ дээр сонгож аваад холбооныхаа баримтчиг дараад би шинэ цангад дуудаж байна. За яагаад шинэ цангад дуудаж байгаа юм бэ гэхээр чинь би хэрвээ яг энэ дээр дарах юм бол одоо энэ саяхан хайлтын үр дүн маань өөрөө байхгүй болоод энэ шинэ гарсан шинэ дуудсан мэдээлэл маань харагдаж шүү дээ. Тэгэхээр би энэ мэдээллийг үзчихээ тийм ээ. Энэ миний яг хааж байгаа мэдээлэл маань биш байл. Эсвэл яг өшөө дэлгэрүүлж үзэх хэрэгтэй байх юм бол би буцаад энэ Google-ийнхаа одоо хайлтын үр дүн дээр орж иж байгаа эндээс дахиад өөр хуудсыг би дуудах хэрэгтэй болдог. За ер нь ямар нэгэн хайлтыг ихтэй бид нар зөвхөн юм ганц зүгээр биш дээ. Аль болоо тухайн мэдээлэл дэлгэрэнгүй бичсэн юм мэдээлэлээр хайвал бид илүү үр дүнтэй байдаг л да. За үүнийг бид түрүүж байгаа гэсэн жишээн дээр үзцгээе. За би энэ зөвхөн Фаренгейт бичих юм бол Фаренгейт гэдэг нийттэй холбоотой маш олон одоо үр дүн гарч иж болно. Харин би энэ дэр Фаренгейт to Цельсийн конвертер гэсэн байдлаар бичиж байгаа. За ингээд Фаренгейтийг Цельсийн градусаар хөрвүүлнэ гэсэн ийм үгийг бичихлээр яг тэр маань арай тодорхой хариултууд гарчсан байгаа. За тэрнээс би нэг хуудсыг бас шинэ хуудсанд дуудаж үзэж байна. За энэ бол өөрөө угаасаа зөвхөн Фаренгейт чихгүй их олон төрлийн нэгжүүдийг хооронд нь хөрвүүлэх зориулсан ийм одоо тооцоо хийдэг сайт байгаа даа. За хэрвээ би одоо энэ дээр F-сэн дээр тийм ээ Фаренгейтээр бичигдсэн байгаа ямар нэгэн температурын хэмжээг бичээд доотлолт нь дарах юм бол C гэдэг дээр нь шууд яг Цельсийн градусаар өөрөө хөрвүүлж байна. За энд бол 95 градус 95 одоо Фаренгейт болохоор Цельсигаар 35 градус Цельс байд юм байна гэсэн ийм үр дүн гарч. За иймэрхүү байдлаар хүмүүс яг өөрөө интернетийг ашиглан өөрийнхөө хүссэн мэдээллийг олж болно. За хүссэн мэдээлэл гэдэг бол бас харьцан ойлголттой тийм ээ. Хэрвээ таны хайх гэж байгаа мэдээллийг хэн нэгэн дэлхийн аль нэг одоо хүн тийм ээ сайхан сэтгэл хүн ч юм уу тийм өөрийнхөө одоо тэр мэдээлэл болгож тавьж өгөөг бол тийм хин вебийг хийж тэр мэдээллийг оруулж өгөөг бол мэдээж тэр үр дүн бол гарч ирэхгүй. Гэхдээ ер нь бол интернетээр өөрөө асар их хэмжээний маш олон одоо улсуудын одоо интернетийн одоо сүлжээнүүд хооронд нь холбосон учраас ер нь олдохгүй зүйл баг байдаггүй л дээ тийм ээ. Хэрвээ хүнд ямар нэгэн одоо юм хоол нэж аваад ингээд гоё хоол эсвэл гоё пирог хийсэн чинь түүн дээр градусыг тийм ээ одоо Цельсийн градусаар биш Фаренгейтээр тэмдэглэсэн байж болно. За Фаренгейт гэж нэрлэгддэг ийм температур юу бол байдаг. Нэгж байдаг. Гэтэл түүнийг одоо яг Цельсийн градусаар бид нар бол хувирах шаардлагатай болдог шүү дээ. Яг л бидний хэрэглэж байгаа тоног төхөөрөмжөнд бүгдээрээ яг Цельсийн градусаар хэмжигдсэн байдаг. За ингээд ийм мэдээлэлүүд бид ханаа яг Google гэсэн нэртэй ийм хайлтын системээр орж байгаа. За Google гэдэг бол ерөөсөө дэлхийн хэмжээний том хайлтын систем байгаа даа. Гол давуу тал нь тэр нь монгол хэл дээр бичигдсэн одоо ийм интерфейстэй. За бид нар монгол хэл дээр бол мэдээлэл оруулж хайж болдог. За эхлээд хэдүүлээ Google дээр бол монгол мэдээлэл хайж үзүүлье. Тэгээд түүний дараа түрүүчийн ярьсан чирэг орё. За ингээд бид нар яг монгол хэл дээр ямар нэгэн мэдээлэл хайх гэж байгаа учраас бидний компьютерт монгол хэлний одоо гарны драйверын доор суусан байх хэвээр англи монголыг солих болцоотой байна гэсэн үг тийм ээ. За ингээд бид нар энэ дээр яг кэл хэсгээр хайлт явуулж байна. За Google-ийг бид түрүүсэн тийм ээ. Хамгийн гол нь бол яг бидний одоо их хэлнээр бичигдсэн мэдээллүүдийг хайж олж өгч чаддаг ийм хайлтын систем байгаа. Тэр үтэл яг бүр дэлхийн техникийн одоо хайлтын системээр орж чадна шүү дээ энэ бол. За бид нар сая энэ боловсрол гэдэг монголоор бичсэн кэл хэсгээр тэгэхээр боловсрол гэсэн одоо хайлтын үр дүн бол бидэд гарч иж байна. За маш олон хуудас гарч ирэх мэдээжэр ерөөсөө боловсрол гэсэн энэ үгийг өөртөө агуулсан. Тэгээ өөрийнхөө гарчгийн дагуулсан маш олон
веб хуудасууд бол энэ төр гарч иж байгаа. За эндээс бид нар өөрсдөө боловсролтой холбоотой ямар мэдээллийг үзэх хүссэн байна те. Тэр мэдээллийг бид нар энэ дээр сонгож аваад холбооныхаа баримтчиг дараад би шинэ цангад дуудаж байна. За яагаад шинэ цангад дуудаж байгаа юм бэ гэхээр чинь би хэрвээ энийг яг энэ дээр дарах юм бол одоо энэ сая хайлтын үрд маань өөрөө байхгүй болоод энэ шинэ гарсан шинэ дуудсан мэдээлэл маань харагдаж шүү дээ. Тэгэхээр би энэ мэдээллийг үзчихэд тийм ээ энэ миний яг хааж байгаа мэдээлэл маань биш байл. Эсвэл яг өшөө дэлгэрүүлж үзэх хэрэгтэй байх юм бол би буцаагаад энэ Google-ийнхаа одоо хайлтын үрдэнд дээр орж ижаад эндээс дахиад өөр хуудсыг би дуудах хэрэгтэй болдог. За ер нь ямар нэгэн хайлтыг ихтэй бид нар зөвхөн юм ганц зүгээр биш дээ. Аль боллоо тухайн мэдээлэл дэлгэрэнгүй бичсэн юм мэдээлэлээр хайвал бид илүү үрдэнтэй байдаг л да. За үүнийг бид нэр төрүүлж байгаа гэсэн жишээн дээр үзцгээе. За би энэ зөвхөн Fahrenheit бичих юм бол Fahrenheit гэдэг нэгжтэй холбоотой маш олон одоо үрдэн гарч иж болно. Харин би энэ дэр Fahrenheit to Celsius convert гэсэн байдлаар бичих гэж байгаа. За ингээ Fahrenheit-ыг Celsius градус руу хөрвүүлнэ гэсэн ийм үгийг бичихлээр яг тэр маань арай тодорхой хариултууд гарчсан байгаа. За тэрнээс би нэг хуудсыг бас шинэ хуудсанд дуудаж үзэж байна. За энэ бол өөрөө угаасаа зөвхөн Fahrenheit гэхгүй их олон төрлийн нэгжүүдийг хооронд нь хөрвүүлэх зориулсан ийм одоо тооцоо хийдэг сайт байгаа даа. За хэрвээ би одоо энэ дээр F-сэн дээр тийм ээ Fahrenheit-ээр бичигдсэн байгаа ямар нэгэн температурын хэмжээг бичээд доотлолт нь дарах юм бол C гэдэг дээр нь шууд яг Celsius градусаар өөрөө хөрвүүлж байна. За энд бол 95 градус 95 одоо Fahrenheit болохоор Celsius-аар 35 градус Celsius байт юм байна гэсэн ийм үр дүн гарч байна. Ийм их байдлаар хүмүүс яг өөрөө интернетийг ашиглан өөрийнхөө хүссэн мэдээллийг олж болно. За хүссэн мэдээлэлд бас харьцан ойлголттой тийм ээ. Хэрвээ таны хайх байгаа мэдээллийг хэн нэгэн дэлхийн аль нэг одоо хүн тийм ээ сайхан сэтгэл хүн ч юм одоо өөрийнхөө одоо тэр мэдээлэл болгож тавьж өгөөг бол тийм хин вебийг хийж тэр мэдээллийг оруулж өгөөг бол мэдээж тэр үр дүн бол гарч ирэхгүй. Гэхдээ ер нь бол интернетээр өөрөө асар их хэмжээний маш олон одоо улсуудын одоо интернетийн одоо сүлжээнүүдийн хооронд нь холбосон учраас ер нь олдохгүй зүйл баг байдаггүй л дээ тийм ээ. За бид нар одоо энэ дээр бол Bitdefender гэсэн антивирусны програмын апдейтыг хайх гэж байна. За Bitdefender гэдэг нь өөрөө бол антивирусны програм байгаа. За тэр програмын одоо вирусны апдейт буюу те шинжлэлийн файлыг бид нар яг интернетээс татж авчаад интернет кафегаас бид нар орж хуулж аваад түүнийг яг гэрийнхээ компьютерт суулгаж болно тийм ээ. Хэрвээ манай гэрийн компьютер өөрөө интернет холбоог бол ингэ шүү дээ. За ийм байдлаар бид нар хийж болдог юм байна. За сая бид нар хуудасаа гэхэд ийм үр дүн гарч иж байна. Сая бол олдсон нэг хуудас олдсон тэрийг татаж авах юм даунлоадсан линк байж гэн тийм ээ. Энэ олдсон файлын маань хэмжээ одоо ямар верстэй Windows-ын ямар версээр байсан гэдэг нь бүх мэдээлэл нь байж байна. За яг саяхан олсон бидний одоо энэ версний definition файл болохоор Bitdefender 9 10 гэх мэт ийм одоо програмууд нь зориулсан юм байна. За гэтэл одоо бол ихэнх хүмүүс маань Bitdefender-ийн антивирус 2008 2009 гэдэг юм аа те ийм хөлбөрөөр хэрэгжилж байгаа. За яг энэ хөлбөрт нь зориулсан вирус бол сая бол олдсонгүй definition файл. За ийм тохиолдолынхаа өөр байдлаар хайлттай болох хэрэгтэй болно тийм ээ. За магадгүй зарим тохиолдолынхаа ер нь вирус үйлдвэрлэгч компанийн өөрийнх нь сайтаар орсон илүү найдвартай байдаг. За тэр тохиол бид нар яг энэ хаягийнхан мөрөн дээр www.bitdefender.com гэж хичээд энтер дарах юм бол яг Bitdefender-ийг одоо яг энэ програмыг гаргаж байгаа үйлдвэрлэгчийн өөрийнх нь сайтаар орж ирэх юм аа. За ингээ үйлдвэрлэгчийн сайтан дээр мэдээж яг олон төрлийн бүтээгдэхүүн байгаа. Өөрийнхөө програмуудыг ч гэсэн тавьсан байгаа. Тэгээд дээр нь яг бидний хайж байгаа антивирус 2009-ийн одоо вирус definition файл шинжлэлийн файл нь байх хэрэгтэй маа. За ерөнхий интерфейс нь ийм их байдалтай гарч иж байна. За тэгэхээр энэ бол downloads нэртэй юм одоо линк байна тийм ээ. За home болон home office гэсэн юм одоо өнтер бидний downloads юм шиг орох чинь. За downloads гэдэг үг нь болохоор аль нэг сайтан дээр ямар нэгэн файлыг одоо хүн хэрэглэгч хүн татаж авч болохоор байр суурьныг хэлж байгаа. Тэгэхээр бидний downloads-аа дарснаар татаж авч болох юм файлууд нь жагсаалтаар орж байгаа гэсэн үг. За энэ бол ерөнхий англи нь байж байна тийм ээ. За энэ англиар дээр яг апдейт гэсэн ийм одоо юу байж байна? Линк байж байна. За апдейт гэдэг линкээр дарах юм бол бид нэр яг одоо энэ вирусны програмын шинжлэлийн файлыг татаж авах ийм хуудас руу орж иж байгаа. За энэ download апдейт руу орж эхэлж байна. За Bitdefender програм маань өөрөө бас олон хэлбэртэй хэлсэн. За түүнийх нь энэ харагдсан тийм ээ. Total Security 2009, Internet Security 2009, за Antivirus 2009 гэсэн байдалтай харагдаж байна. За бид нар яг одоо бол энэ Antivirus 2009 руу орж байгаа. За тэр маань өөрөө дотор бас яг 32 бит 64 бит гэсэн юм хоёр хөлбөртэй байдаг. За бидний хувьд л яг ихэнх хүмүүс маань 32 битийн одоо XP үйлдвэрлэлийн систем хэрэглэж байгаа учраас 32 битэн зориулсан exe файлыг татж авнаа. За энэ линкэн дээр дарахлаа бид нар энэ маань өөрөө яг 32 бит зориулсан weekly exe гэсэн ийм файлыг биднэрт татж гаргаж ирэхээр бэлэн болж байна. За энэ татах цонхмоо өөрөө бас 3 сонголттой бид тэрийг шууд өөрөдөө ажиллуулж болно. Нөгөөх нь би бол хадгалаад авч болно гэсэн үг тийм ээ. За бид нар энэ definition файлыг бол өөр тийш нь зөөж авч явах учраас яг энийг бол
хадгалж авах ёстой. Тэгээд save тавьчаад дараад өөрийнхөө компьютерийн одоо хадгалах байршлыг зааж өгснээр бид яг энэ дээр save тавьчаар бид хадгалах болцоотой болж байгаа. За хадгалах процесс бол тодорхой хугацаанд үргэлжлэн тийм ээ. Энэ тохиолдолд бид ер нь бол яг татж байгаа файлын хэмжээс хамаарат одоо яг хугацаанд заагдана шүү дээ. Нэгдүгээр татж байгаа файлын хэмжээ байх хэрэгтэй, хоёрдугаар таны яг интернетээр орж байгаа хурд нөлөөлнө. За мэдээж хурд өндөртэй байх тусмаа та нөлөө богино хугацаанд татж авах болцоотой болдог. За ингээд энэ татах процесс дууссан дараа бид тэрийг хаахад энэ вирусны програм бидний компьютер дээр хадгалагдсан байна. За энд weekly exec нэртэйгээр хадгалагдсан байна тийм ээ. Энд л орчихсон байна. За энэ файлыг би одоо өөрийнхөө флаш дискэнд одоо хуулж аваад гэрийнхээ компьютер ч юм уу те хаадвартай газар Windows 2000 антивирус 2000-аас суусан газартаа бол яха тавих болцоотой болж байна. За бид нар одоо энэ дээр бол Bitdefender гэсэн антивирусны програмын апдейтыг хайх гэж байна. За Bitdefender гэдэг нь өөрөө бол антивирусны програм байгаа. За тэр програмны одоо вирусны апдейт буюу те шинжлэлийн файлыг бид нар яха интернетээс татж авчаад интернет кафегаас бид нар орж хуулж аваад түүнийг яха гэрийнхээ компьютерт суулгаж болно тийм ээ. Хэрвээ манай гэрийн компьютер өөрөө интернет холбоог бол ингэ шүү дээ. За энэ байдлаар бид хийж болдго юм байна. За сая бид нар хуудасаа гаргаад ирэхэд ийм үр дүн гарч иж байна. Сая бол олдсон нэг хуудас олдсон тэрийг татаж авах юм даунлоадсан линк байж гэн тийм ээ. Энэ олдсон файлын маань хэмжээ одоо ямар верстэй Windows-ийн ямар верстэй байсан гэдэг нь бүх мэдээлэл нь байж гэн. За яг саяхан олсон бидний одоо энэ вирусны definition файл болохоор Bitdefender 9 10 гэх мэт ийм одоо програмууд нь зориулсан юм байна. За гэтэл одоо бол ихэнх хүмүүс маань Bitdefender-ийн антивирус 2008 2009 гэдэг юм аа ийм хөлбөрөөр хэрэгжилж байгаа. За яг энэ хөлбөртөнд зориулсан вирус бол сая бол олдсонгүй definition файл. За ийм тохиолдлынхаа өөр байдлаа хайлттай болох хэрэгтэй болно тийм ээ. За магадгүй зарим тохиолдлынхаа ер нь вирус үйлдвэрлэгч компанийн өөрийнх нь сайтраар орсон илүү найдвартай байдаг. За тэр тохиолдолд бид нар яг энэ хаягийнхан мөрөн дээр www.bitdefender.com гэж хичээд энтер дарах юм бол яг Bitdefender-ийг одоо яг энэ програмыг гаргаж байгаа үйлдвэрлэгчийн өөрийнх нь сайтраар орж ирэх юм аа. За ингээ үйлдвэрлэгчийн сайтан дээр мэдээж яг олон төрлийн бүтээгдэхүүн байгаа. Өөрийнхөө програмуудыг ч гэсэн тавьсан байгаа. Тэгээд дээр нь яг бидний хайж байгаа антивирус 2009-ийн одоо вирус definition файл, шинжлэлийн файл нь байх хэрэгтэй маа. За ерөнхий интерфейс нэг ийм их байдалтай гарч иж байна. За тэгэхээр энд бол downloads нэртэй юм одоо линк байна тийм ээ. За home болон home office гэсэн юм одоо өнтер бидний downloads гэсэн юм шиг орох гэж байна. За downloads гэдэг үг нь болохоор аль нэг сайтан дээр ямар нэгэн файлыг одоо хүн хэрэглэгч хүн татаж авч болохоор байрлалцдаг хэлж байгаа. Тэгэхээр бидний downloads-аа дарснаар татаж авч болох юм файлууд нь жагсаалтаар орж байгаа гэсэн үг. За энэ бол ерөнхий англи нь байж байна тийм ээ. За энэ англи дээр яг апдейт гэсэн ийм одоо юу байж байна? Линк байж байна. За апдейт гэдэг линкээр дарах юм бол бид нэр яг одоо энэ вирусны програмын шинжлэлийн файлыг татаж авах ийм хуудас руу орж иж байгаа. За энэ download апдейт руу орж эхэлж байна. За Bitdefender програм маань өөрөө бас олон хэлбэртэй жилсэн. За түүнийх нь энэ харагдаж байна тийм ээ. Total Security 2009, Internet Security 2009, за антивирус 2009 гэсэн байдалтай харагдаж байна. За бид нар яг одоо бол энэ антивирус 2009 руу орох гэж байгаа. За тэр маань өөрөө дотор бас яг 32 бит 64 бит гэсэн юм хоёр хөлбөртэй байдаг. За бидний хувьд л яг ихэнх хүмүүс маань 32 битийн одоо XP үйлдвэрлэлийн систем хэрэглэж учраас 32 битэн зориулсан exe файлыг татж авнаа. За энэ линкэн дээр дарахлаа бид нар энэ маань өөрөө яг 32 бит зориулсан weekly exe гэсэн ийм файлыг биднэрт татаж гаргаж ирэхээр бэлэн болж байна. За энэ татах цонхмоо өөрөө бас 3 сонголттой бид тэрийг шууд өөр дээр ажиллаж болно. Нөгөөх нь би бол хадгалаад авч болно гэсэн үг тийм ээ. За бид нар энэ definition файлыг бол өөр тийш зөөж авч явах учраас яг энийг бол хадгалж авах ёстой. Тэгээд save тавьчаад дараад өөрийнхөө компьютерийн одоо хадгалах байршлыг зааж өгснээр бид яг энэ дээр save тавьчаар бид хадгалах болцоотой болж байгаа. За хадгалах процесс бол тодорхой хугацаанд үргэлжлэн тийм ээ. Энэ тохиолдолд бид нар ер нь бол яг татж байгаа файлын хэмжээс хамаарат одоо яг хугацаанд заагдана шүү дээ. Нэгдүгээр татж байгаа файлын хэмжээ байх хэрэгтэй, хоёрдугаар таны яг интернетээр орж байгаа хурд нөлөөлнө. За мэдээж хурд өндөртэй байх тусмаа та нөлөө богино хугацаанд татж авах болцоотой болдог. За ингээд энэ татах процесс дууссан дараа бид тэрийг хаахад энэ вирусны програм бидний компьютер дээр хадгалагдсан байна. За өгөр энэ удаагийн хичээл маань өндөрлж байна. Энэ удаагийн хичээлээр бид нар интернетийн хэвлэлийн тухай авч үзлээ. За дараагийн хичээлээр дахин уулзлаа баяртай.